яг гэрэл болгоно. Цээж гэхээс илүү баг урдаас яг мөр араас харахад нуруу өргөн байвал гоё харагддаг гэж санагдаж байгаа. Хажуунаас бол цээжтэй ингээд зогсоод цээж томтой. За тэгээд мэдээж шовтон хөлтэй бол тэгээд зайцсан. Хөлгөө бол хамгийн бороо хөлөөс. Таиландын энд болохоор гэрэл нь амар үдэх юм бэ. Манай энэ жим юм өмнөх жим гэрэл дандаа юм үдэх юм байсан. Бараг Монголд бараг хаалттай юм байна тий. За Зарим guys. Энэ 23 дахь өдөр байна. Дасгалаа хийгээд дуусчлаа. Өнөөдөр мөр хийгээд дуслаа. Түрүү орж ирээд 30 минут шууд гүүгээд тэгээд за мөрөн дээр 4 дасгал хийлээ. Мөрний үндсэн дамбалтаа ороод алдлаад тэгээд мөрний уртал ороод сайн мөрний хойдол төхөөрөмжийн дээр орчлоо. Ерөнхийдөө 23 өдрийг өнгөрүүлсэн байна. Үр дүн бас дайжгүй. Ямар ч хоолны дэглэмгүй зүгээр шууд л одоо юу гэмдэ ингээл юу ч хамаагүй идэл тэгэл ямар ч дасгалаа хийгээл гүүгээл тогтмол тэргээгээ алдахгүй. Тэгтээ хоол моол ингээл ундаа пими бол хамаагүй шууд ингээл идэл хэрэглэл явж байгаа. Тэгээ миний энэ өдрүүд дуусахад бол одоо 2 өдөр дутуу байна. Эхний 50 өдрийг иймэрхүү дуусгаад яг уу те ямар ч хоолны дэглэмгүй явахад ямархуу өөрчлөлт гарсан байна. Би эхний өдрийнхөө видеотой харьцуулж нэг харъя. Тэгээ үлдсэн 25 хоног дээр болохоор жингээ үзээд тэгээ ерөнхийдөө бичлэг зурагнуудаас авч ягаад сүүлийн 25 хоног дээр болохоор хоолны дэглэмтэй яг хоолнуудаа грамлаад өдөрт авах ёстой нүүрс ус болон уураг, амин, дэм, тосоо бүгдийг нь яг авах ёстой хэмжээс нь хэтрүүлэхгүйгээр яг аваад тэгээд сүүлийн 25 хоног дээр бүр ямар өөрчлөлт гарахыг харъя гэж бодож байна. За тэгээд миний 50 өдрийн челленжтэй хамт байгаарай. Би яг сүүлийн 25 хоног дээр алах юм шиг санагдаж байна. За тэгээд өнөөдөр миний мөрний өдөр байлаа. Миний бичлэгтэй хамт байсан та нарт баярлалаа. Peace. DC байна.